Нэг хоёр нэг 1 2 3 нэг 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2
За баярлалаа. Энэ нэвтрүүлэг зохион байгуулж байгаа ямар ч байсан залуучуудаа баярлалаа. Намайг Тувааны Нямд улам гэдэг. Би нөхөр хүүхдийнхээ хамт амьдардаг. Би 2004 оны 6 сард Шведэд анх удаа ирж байсан. Одоо ингээ баг 12 дахь жил болж байгаа. За намайг Эрдэнэсанбатын Хишиг алдар гэдэг. За Дархан хот төрсөн. Тэгээд төрснөөс хойш одоо Эрдэнэт Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байлаа. Дундгуй аймгийн Цагаан Дэлгэр сумын Харьяат Янжлам овогтой Дамбугэ залуу байна. Намайг Давга овогтой Уранчим гэдэг 2006 оны сүүлээр Швед улсад анхудаа ирсэн. Тэгээ 2011 оноос эхлээд Экирогийнхоо өрхийн эмнэлэгт их эмчээр ажиллаж байгаа. Цэдэн гэдэг хүний 2 дахь хүү болж төрсөн. Сэндичвэм Бацгуур гэдэг. Манайхан бол 15лаа. Одоо эцэг эхээсээ 10лаа. Юуны өөрийгөө танилцуулчих. Бас бүгд мэдгүй байж магадгүй. Дарима гэдэг Амглан өвгтэй. 2002 оны 3 сарын 18-нд анх Швед улсад хөл тавьж байлаа. Цэргийн баяр байсан учраас энэ өдрийг маш сайн сандаг. Тэгэл Швед улсад анх ирээд бусдын л нэгэн адил бүх замыг туулж өнөөдрийг хүртэл явж байна. 4-р сургуулийг төгсөөд 77-р сургуулийг үргэлжлүүлж төгсөөд Монгол мэдлэгийн сургуулийг 4 жилээр төгсөөд сэтгүүлч багш мэргэжлэр төгссөн. За Галбажин цогтой Жамсран. За тэгээд Монголд бол одоо багасаа л одоо урлагийн тогоонд 4-р ангиас хойш л юу. Тэгэл урлаг соёлын үйл ажиллагаа гэж явсаар байгаа л. Тэгэл 5-р ангидаад хөгжим үжигийн коллеж гэдэг тухайн үед байхад өөрөө гүйжиж орж ийлээ. За тэгээд тухайн сургуульд 10 жил суралцаад тэрний дараа бас хөгжим үжигийн анхны дээд гэдэг тийм бол хамаарагдаж 2007 онд хөгжим үжигийн коллежийг ардын шихэр хөгжмөр төгссөн хөгжимчин мэрэгжилтэй. Өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийн чиглэлээр л ажиллаж нийтдээ нэг одоо яг энэ жил миний 20 жил болж байгаа. Анх сонинд орчуулж хичээд эхэлсэн жилээ тооцоход одоо 96 оноос 20 жил хэвлэл мэдээллийн салбарт зүтгэж байна. Шведэд би эхнэр хүүхдийнхээ араас ирчихсэн. Өөрөө бас Монголд ажилтаа төрөлтөө. За ер нь жоохон бодож байгаа гэх юм. Тэгэл одоо яг энд амьдрал эхэлж ирсэн учраас тэгэл тэнд байсан бүх юм орхиод 12 оны 9 сард ирсэн юм байна. Анх тий. Манай ээж намайг анхаарад одоо энэ л манай гэрээс одоо урлагийн хүн болох уу тэгээд намайг анх циркийн сургуульд 1984 онд очиж шалгуулж ирсэн. За ингээд би шалгалтандаа тэнцээд циркийн сургууль 1984 оны одоо 9 сарын 1-нд хичээлдээ орлоо. Циркийн сургуульд ороод би 4 жил суралцсан. Өөрийн мэргэжил бол Чангуудсан дээр тэнцвэр, агаарын номер, газрын үсрэл гэдэг зэрэглэлүүдээр бол одоо төгсөж гарсан. За намайг бол
Лодонгийн ариун бүү гэдэг. Би энэ ч одоо 2 хүүхэд эхнэрийнхээ хамт Шведийн Стокгольм хотод одоо амьдардаг. Зураач мэргэжилтэй. Давхар шведч мэргэжилтэй. Тэгээ ийм юм байна. Швед улсдах Монголын залуучуудын холбооны 2015 оноос хойш тэргүүлээ ажиллаж байна. За тэгээ 2008 онд анх Швед улсад ирж байлаа. Тэгээ одоо 7 жил гарan Швед улсад ажиллаж амьдарч байна. Амьдралын зах руу орж явах үедээ ирсэн. Монголд бас нэг жижиг аж ахуй эрхэлж байгаа тэр маань тухайн үедээ нэлээ одоо дампуурсан. Тэгээд наашаа алт зүгэлсэндээ уул нь бол анх Солонгос руу гарна гэж хүмүүс айдл нэгэн зүтгэжсэн тэгээ. За энэ ч одоо энэ итгэлтэй. Ерөөсөө л хөөрлийн сэтгэлээр тий. Хоёр найзтайгаа яриад нэг нь одоо гадагшаа явах гэж байна. Хоёлоо явъя гэхэд нөгөө тэгвэл уруулаа явъя гэж ерөөсөө тэгээд харанхуй одоо тэгэл шийдэл гарцсан. Тэгэл анх иржсэн. Одоо хүмүүс ч юм бол нэг ах гихч дээрээ ч юм уу аав ээж дээрээ ч юм уу нэг тий эсвэл сургууль соёлын журмаар гэд ирдэг. Би бол ерөөсөө л өөрийнхөө хөөрөв сэтгэлээр анх гарцсан тий юу хүлээж байгаа юу намаар тэнд ухтаа авахыг ерөөсөө тооцоолоогүй тий тэгэл ирсэн. Тэгэл адал явдлуудтай очирсан да. Тухайн үед бас миний ирж байсан хувь хүний харахнууд, одоогийн миний харахнууд хоёр бол хоёр өөр шүү дээ. Тэгэхээр тэр үед бол бүхэл юм сонин сайхан ямар сайхан юм бэ хөөх байх. Үнэхээр л ийм байдгийн байх та гэдэг бодолтой байдаг байсан. Гэхдээ тэр үед бол одоогийн шиг одоо чөлөөтэй амьдрах боломжтой биш дээ. Бусдын адил цагаачлаад бүхэл амьдралыг туулж ясан учраас тэр нүдээр бол харахад бол бүхэл юм гэгээлэг сайхан харагдаж байсан. Гэхдээ одоо бол харахад бас өөр шүү. Хариуцлага гэдэг юм бас энд дутуу байна. Араас нь сайн хөөцөлдөж явах ёстой. Одоо бас л адилхан монголчуудтай адилах проблемууд асуудлууд бол энд байна. Тэгээ манай нэг хоёр дүү энд амьдардаг байсан. Тэгээд тэр хоёр маань ер нь та Швед ирж зүгээр үзэж хэрвээ болмоор байвал ажиллах ч юм уу гэсэн санал дэвшүүлээл. Тэгээд анхудаа 2006 онд Швед улсад иржсэн. Шведийг Скандинавын орон хөгжлийн нэгэн дээд түвшинд хүрсэн. Тэгэл Volvo машин үйлдвэрлэгддэг. Тэгэл Abba гэх мэтчлэнгийн юм ойр зөрийн юмнуудыг бол мэдчихэл байсан л да. Гэхдээ яг мэдээж бодит байдал нь яг ямар юм бэлээ, ажлын талбар дээр ямар юм, хүмүүс нь ямар юм, мэдээж өндөр нуруутай шар хүмүүс, цэнхэр нүдтэй хүмүүс л гэж л төсөөлж яснаас яг нарийн мэдх юм бол тэгэл байхгүй шүү дээ. Үлдэр амнадад бол одоо хүүхд насаа өнгөрөөс. За ингээд сүүлд нь зэрэг алба хаагаад тэрний дараа Тамирын одоо сургуульд Монгол Алтын сургуульд одоо шинээр суралцж би нэрээ багш мэргэжилтэй одоо өөрийн яг сонирхдаг спорт бол ширээний теннисний спортоор 8 настайгаас хичээлж одоо 1984 онд бол анхныхаа залуучуудын улсын аврахаар Монгол улсын одоо авраг болоод дэд мастрын болцол хангаад ингээд ерөнхийдөө бол ширээний теннисний спортоор одоо багш тасгалж болох тийм мэргэжлийг сонгож одоо өөрийнхөө одоо мэргэжлийг бол ингэж л одоо гол Вийн Тамирын мэргэжил маань яг тэр теннисэн дээр үндэслэж явдаг. 2005 онд одоо Швед улсад олон улсын тэмцээнд оролцохоор одоо өөрийнхөө баг тамирчид клубтэйгээ ирээд одоо өөрийнхөө төрсөн охинтойгоо бас оролцсон. Тэний дараа одоо үндсэндээ буцаагүй одоо Швед улсад охиныхоо одоо мэргэжлийн тамирчин болохоор шийдэж одоо гинт шийдвэр гаргаж үлдэж одоо доогоор 11 жил энэ Швед улсад амьдралаа холбоол одоо гэр бүлтэйгээ амьдарч байна. Ирэх шалтгаан бол ерөөсөө манай эхнэрийн талын ах дүү нар энэ ч байсан. Дүүнэр нь байсан. Тэгээ одоо ч тэр байгаа. Олон жил амьдарч байгаа. Бас хувийн бизнес эрхлээд бүгдээрээ ажил үйлсэн сайхан явж байгаа. Тэгээ тэд нар яг гоо бид хоёр олон жил манай гэр бүлийн бас сэтгүүлчтэй олон жил сэтгүүлчээр ажилласан. Хийсэн бүтээсэн юмж байгаа. Тэгээ ер нь яг гоо миний өөрийн бодол бол ер нь гадаад орнд руу гарах гэсэн тийм бодол байдаг байсан багасаа. Тэгээд дүүнэр нь тэр боломжийг өгсөн гэх юм уу? Эхлээд их чигээ ирээд дараа нь миний хувьд ер нь гарч амьдрий. Бас нэг өөр орчинд очиж амьдрахыг хүсээд тэгээ ирсэн. Тэгээ одоо их гоё байл дасчээ. За намайг Нямжвын номон эрдэнэ гэдэг.
За миний үндсэн мэрэгжил бол улс төр судлаач нийгмийн ухааны багш мэрэгжилтэй. Тэгээ 2002-3 оны үед л одоо шивэд рүү ирсэндээ. Тэгээ анх ирээд бол одоо бусдын адил ажил хөдөлмөр эрхлээд одоо бидний хэлдгээр дискарын хийжээлээ. Цасын чарилгаж ялаа. За одоо бас хийгэж үзээгүй. Бүгдийг хийсэн гэхэд бол арай хотлоо баг. Ер нь бол хийж үзээгүй ажлууд байхгүй те. Ер нь хэлийн чандд гадаад ажиллаж амьдарч байгаа монголчууд маань бол бүгдээрээ л одоо энэ замыг туулж өнгөрүүлсэн юм байдаг. Тэрнээс бол одоо харин ч их тийм амьдралын хувьд бол их том сургууль төгссөн гэж боддог штэ ер нь гадаад байгаа монголчуудын хувьд бол тэгээ анх ирээд бол 2 хүүхэдтэйгээ гэр бүлтэйгээ ирж ирсэн. Тэгээд эхлээд бол хятад ресторанд л угаагчаар орж илээ л та. Тэгээд тэр үедээ бол нөгөө анх бол одоо ер нь ч одоо хүний нутагт ирээд ийм ч ажил хийж амьдрах ч гэжтэй гэж бодож исэн үе бий. Тэгээд сүүлдээ бол яг энэ амьдралдаа дасаад бас очиндоо зогцоод амьдрахаас өөр аргагүй шүү дээ, тийм ээ. Нэгэн зориод ирсэн улсуудын хувьд бол намайг Банзрагчийн ихчээ гэдэг. За 2001 онд Швед улсад ирж ажиллаж амьдарч эхэлсэн. Би Швед улсад одоо Шведийн одоо боловсролын яамны харьяа их хэлний төв гэдэг газрын одоо их хэлний багш буюу одоо сургалтанд чиглүүлэх багшийн ажлыг одоо хийж байна 2011 оноос. За манай одоо байгууллага одоо Шведийн нийслэл Стокгольм хотын одоо Стокгольм дүүргийнх нь одоо хэлний төв гэж байгаа. Энэ хэлний төвд бол 70 гаруй хэлний одоо 400 гаруй багш нар одоо ажилладаг. Энэ үүрэг зорилго нь болохоор зэрэг одоо Шведийн одоо нийгэмд шинээр болон сурч ажиллаж амьдарч байгаа бусад орны хүүхдүүдийн одоо их хэлнийх нь одоо сургалтанд одоо чиглүүлж анхаарч ажилладаг одоо энэ тийм боловсролын яамны харьяа ийм төрийн байгууллага юм аа. Тэгээд намайг Наран Туя гэдэг. Би Төв аймгийн Жаргалтанд сумынх. Тэгээд 49 настай. Нэг хүүтэй, нэг сайхан хүүтэй, нэг сайхан бэр охинтой. Би Шведэд 2005 оны 3 сарын 5-нд ирсэн. Одоо 11 жил болох гэж байна. Энэ хагас өдөр 3 сарын 5-нд ирэхэд ямар ч байсан өвдөх хүрсэн цастай байсан. Тэгээд сэтгэл мэдээч ирээд дөнгөж ирээд нэг ч хүн танихгүй тэгээд хүнээр дамжуулагдаад нэг танихгүй хүнтэй энд ингээд холбогдохоор тэр хүн туслуулахаар тэгээд ирсэн байж байгаа. Тэгээд мэдээч Монголд маш их дуу чимээтэй хамаг юм бол бужигнсан ийм амьдралаас энд ирсэн чи цастай ямар ч хөдөлгөөн байхгүй ямар ч тэгээд дуу чимээч байхгүй бүр хүүхдийн ч дуу сонсохгүй тийм л газар ирсэндээ тэгээд за хаана ирчвэл гэж бодсон шүү дээ. Яг Шведэд ирсэн хугацаанд бол ерөөсө 3 жил болж байгаа. 14 онд ирсэн. Монголоос бол би 2003 онд гарсан шүү дээ. Тэгээд урд нь бол би Чехт байсан. Чехт бол бараг 10 жил шахав болсон. Тэгэл энд ирэл одоо 3 жил болж байна да. Чехт байдаг монголчууд бол ихэвчлэн нэг ажлын гэрээгээр ирсэн байдаг шүү дээ. Тэгээд ихэвчлэн яг л үйлдвэрт ажиллаа хийдэг. Гэхдээ яг миний Шведийг сонгож ирсэн шалтгаан нь бол Швед бол над бол одоо юм хийж бүтээхтэй айгүй нээлттэй арай илүү боломжтой Европын орнуудыг бол арай тийм болохоор л би одоо энэ чинь ирсэн байна. Тэгэл одоо энэ дээрээ л яг л одоо өөрийнхөө мэргэжлэрээ зургийн мэргэжлэрээ тэгэл одоо
шивээс ч бас ялгаа байхгүй зургийг мэрэгжил шүү дээ. Тэгэл тэр мэрэгчлэрээ л ажиллаж байгаа. Олон тэр нь надад аюу нээлттэй болохоор би энэ ирсэн. Намаг Батчлооны ихтэй гэдэг Швед улсын Стокгольм хотын Стокгольм дүүргийн хэлний төвд их хэлний багш болон сургалтыг чиглүүлэгч багшийн ажил эрхэлж байна. 2011 оноос хойш би 2004 онд Швед улсын Стокгольм хотод ирсэн. Би 2000 онд улсын багшийн сургуулийн Монгол хэл уран зохиолын тэнхимийг төгссөн. Төгссөнийхаа дараа би Монгол чийн багш хийжсэн мөн үнэн сонинд сурвалжлагч 2000-аас 2004 он хүртэл эртлээ сурвалжлагчийн ажлыг хийжсэн да. 3 жил болчиход буцаад явна да гэсэн зорилготой мөнгө хураачаад явна гэсэн зорилготой ирсэн. Гэхдээ яг ирээд бол арай өөрчлөгдсөн. За 6 сартай хүүхдээ их нэртэйгээ Монголд орхичоод ирсэн байсан. Тухайн үед бол хэл ус мэдгүй. За дээрээс нь гэр бүлээ санаана, хүүхдээ санаана. Өшөөхөн буцахын төвс байсан. Тэгээд эхний 1 жил нэлээ хүнд байсан. Ажил хийж сураагүй, хар ажил тасаагүй. Тэгээд гэр бүлээ санаана, нарийн гэрмаа өлсөлж юм. За тэгээд одооныхыг бодвол бас тухайн үед чинь байр ганц бие байсан нөгөө байр солиход одоо нөгөө метрогоор нүүдэг тэрэг чирээл, телевизгээ чирээл тэгээд нүчдэг байсан. Зөрөгт Баатрын Гандава гэдэг би 2004 онд анх Швед улсад ирсэн. Яг Монголоос бол би нөгөө англи хэл дээр мастрын чиглэлээр сурах боломж бол байсан л да. Одоо нөгөө материалаа өгөөд миний хувьд гэвэл швед хэл их сонирхол татж байсан. Тэгээд швед нэгэн тэл шведэд очиж сурч байгаа юм чинь их хэл дээрээ сурвал гоё юм да. Хэлээ нэг сурчвал илүү нийгэмд нь орж ойлгох үүднээсээ гэх юм уу да. Тэгээд хайж хойно Шведийн хойно гэдэг Umeå University гэдэг тэнд жил хагасан швед хэлний бэлтгэлтэй. Тэгээ өргөжлүүлээд бакалавр сурах тийм ангид орсон. Намайг ер нь бол намайг Бадамстай үлзээ сайхан гэдэг. Гэхдээ нэг энд швед хүнтэй суусан болохоор Фредриксон гэдэг овгийг авсан. Тийм болохоор удмын овгоо болохоор би Фредриксон гэж авсан. Яагаад гэвэл 99 онд гэрэлсэн болохоор нэг овгоо удмын ов гэдэг тэр модноос арай төрүүлээд гэрэлсэн. Тэгээд Бадамсэд Фредриксон үлзээ сайхан гэдэг. Үлзээ гэдэг нэрээр хүмүүс их сайн мэдэх байх л та. Хөдөөний хүүхэд, хөвсглийн хүүхэд би хөдөө 1989 онд хөвсглийн Эрдэнэ болгонсон. Нөгөө та нар монголчууд ногоонууд нь ламаар нэг сайн мэднэ. Дайн дээрх гэдэгтэй тэрүүгээр мэднэ. Би тэнд 8 дугаар анги төгссөн. Дараа нь болохоор 2 жил тариалан сурсан. Дараа нь 2-3 жил гэртээ байж байгаад гадаадны дээд сургууль төгссөн юм аа. Нөхөртөөгөө 96 онд танилцаад 98 онд сүү тавьсан, 99 онд гэрэлсэн. Тэгээд уг нь бол оршин суух эрхээс 99 онд гарсан боловч би эрхээсээ жоохон төдөлдөж нэлээд сайн шалгаж үзчихэд ирье гэд жоохон залуу хүүхдээсэн 27 8-тай хүүхдээсэн болохоор нэлээд сайн шалгаж үзэж байгаад тэгээд жоохон айс юм уу да шинэ газар руу ирэхээс тэгээд 2000 онд одоо яг аль бие ясаар нүүж ирсэн нь одоо 2000 он байгаа. За та 1 2 гэж тоолдоо. 1 2 1 2 Би 2011 онд Шведэд ирсэн. Нөхөр хүүхдийнхээ хамт. Тэгээд Монголд бол яг багшаал хийж ирсэн л та. Яг хүүчийнхээ багшаар л ажиллаж ирсэн. 13 жил багшилчихсан байсан. Тэгээд соёлын дээд соёл урлагийн сургуулийн хөгжим багш арга зүйч мэрэгчлэр төгссөн. Тэгэл яг хоо энд нөхрийн маань гэр бүлийнхэн энд амьдардаг болохоор ер нь наашаа ирээ. Энд амьдралаа бас те өөрчлөе гэж бодож нөхөр хүүхдээ дагаад л гэр бүлийн хамтаар наашаа ирсэн. Тэгээд 2011 онд эрэхтэй би чи ямар ч төсөөлөлгүй л ирж ялаа штэ. Чамдамд юу байсан бэ гэхээр нэг 2 ээлжийн хувцас харин нотнууд маань байсан. Төгөлдөр хуурын га, макор, дарфэж бүх нотуудаа чирээд л
Ягаад ч юм бэ би очиод багшаал хийн, ер нь багшаал хийн л гэж бодож ирсэн. Юу бодож тэгж наашаа тэгж багшаа хийн гэж бодож ирсэн. Багшийн ажил байх ч байсан юм уу, ч байсан юм уу. Тэгэл ямар ч байсан нотоо чирээл 2 ээлжийн хувцастай тэгэл ирсэн. Тэгээ шивэд улсад ирчээд анх ажил байгаагүй. Гэхдээ манай нөхрийн тал маань ажил олж өгчээсэн. Тэгээд би нэг шүдний шүдний эмнэлгийн эзэн араб бүсгүйтэй танилцаад тэгээд тэр бүсгүй маань шүдний эмнэлэг дээр маань өдөр болгон ирж тусалж байгаа чи багаж авч өгдөг багажийг ариутгаж өгдөг ажил байна гэсэн. Тэгээд би тэднийдээ анх очиж ажиллахдаа тэдний ганц охинтой 6 настай. Тэгээд гэрт нь очиж бид нар нэг гэрт нь очиж сууж хаад хүүхэд нь маш их уйддаг. Тэгэл айлын ганц хүүхэд ээж нь компьютер дээрээ суун тэгэл. Тэгээд би санал тавьсан. Би хөгжим багш юм байгаамаа. Тэгээд би ингээд охинт чинь төгөлөр хурц хаамаар байна гэж хэлсэн чинь араб бүсгүй маань дэмжиж намайг тэгээ би тэр хамт хөгжмийн дэлгүүр явж төгөл рүү хуруудтаж аваад анх араб шавтай 6 настай араб шавтай хичээл эхлүүлж ирсэн. Тэгээд яг хөө ирээд хэлний бэрхшээл байсан. Би хэл мэддэггүй байсан. Тэгээд араб хэл мэддэггүй, швед хэл мэддэггүй байсан. Тэгээд би өдөр болгон конспекта бичээд ямар хичээл заахыгаа төлөвж монголоор биччихээ тэрийг жижиг тэмдэглэлийн дэвтэр дээр швед рүү хөрвүүлээд тэгэл нэг захаас нөгөө зах метро зам дээр л тэгэл нөгөөтгөө цээжлээд л хараад л тэгээд хичээлээ заадаг байсан шүү дээ. Тэгэл очиод 40 минут нөгөө хүүхдтэйгээ баг цэцэрлэг шиг юм болж суглуулдаг, дэмждэг, онгироодаг. Ээж нь хажууд суусан. Ээж нь маш сайн бүсгүй байсан. Тэгээд хажууд суугаад араб хэлээр охиндоо бас миний хэлснийг дамжуулж өгдөг. Би шивэдээр нөгөө хичээлээ бэлдээд очихсан учраас одоо ингэн гэж хэлдэг байсан. Тэгээд 6-7 сарын хичээл үргэлжилж араб охин маань хөгжмийн анх шатны сургуульд орсон байдаг. За анх хэрэгтэй бол тийм газар очно, ийм газар очно гэж үнэндээ бол швед гэдэг улсын талаар ач мэддэг байлаа. Швед гэхээр манайхан ер нь бүгдээрээ швейцар гэж ойлгодог байсан шүү дээ. Тэгэхээр швед гэхэд анх бид нэрийг ирэхэд зөв 10-аад монголчууд л байсан да. Намайг ирж хахад бол бүгд л цагаач орсон, бүгд л бие биенээ мэддэг тиймэрхүү байсан. Гэхдээ анхандаа бол үнэндээ швед улс гэж ямар улс байдаг ойлголтч байгаагүй. Ирсэн хондоо бол ийм улс байдаг юм байна. Хэлэн жоохон казакташ төстэй юм уу ямар сонин ярьдаг ч юм бэ гэсэн тиймэрхүү ойлголттой байсан. Скандинавын орны тухай бол яг үнэндээ бол нэг тийм айхтар мэдлэг бол тухайн үед бол сайн байгаагүй. Ер нь бол хөгшин Европоор төсөөлж ирж ийсэн. Тийм учраас ер нь бол одоо байгаа байдал одоо байшин барилгынхаа хувьд ижилхэн учраас яг тухайн үед бол нэг тийм одоо сонирхолтой ч гэдэг юм уу содон болол нэг санагдаагүй. Яа тэгэхээр өмнө нь бол бас нэг явж үзчихсэн газруудтай холбоотой ч гэдэг юм. Зүгээр яг хөгжлийн хувьд гэх юм уу те Монгол улстай харьцуулах юм бол давуу талууд зөндөө байсан тий. Шин сонин одоо юу гэдгийг одоо жишээ нь одоо бүх хаалга одоо өөр автоматар онгодогч гэдэг юм. Энд чинь энгийн юм шиг хэрнээ асар том давуу талууд дэвшлүүд байна тий. 11 оноос эхэлж бол наадмын барилдаанд нь барилдаж эхлээд 4 жил дараалан барилдсан байна да. Тэгээ энд болж байгаа үйл ажиллагаа тэмцээн уралдаанд бол бүгдэнд нь оролцоод явж байна. 9 жилээс хойш өгрөөд за тэгээд энэ жил Стокгольмынхаа баяр наадамд монголчуудын бас баяр наадамд бас нэг төрүүлээд үзэх юмсан гэсэн бодолтой явж байсан. Тэгээд энэ жил бол тэр бас хүсэл мөрөөдөл гэдэг юм уу юу гэдэг тэр маань бас биелсэн. Тэг бас сайхан байна. 95 он хүртэл би Монгол улсын циркэд жүжигчнээр ажиллаж байлаа. 95 онд 94 онд хоёр улсын гэрээгээр Швейцар улсад группээр гарч тоглосон. Ингээд Швейцар улсад тоглоод Швейцар улсаас бид нэр 1995 он хүртэл тоглоод 1995 оноос хойш бид нэр Швед улсад тоглох гэрээ хийлдээд тэгээ бид нэр тэндээс шууд Швед улс руу ирж тоглож байлаа. Швед улсад ирээд бид нэр тоглолтоо их амжилттай хийсэн группээрээ. Тэрэн дээр хэрчмээр тэнцвэр байлаа, духан дээр тэнцвэр перш байлаа. Мөн агарын гимнастик байлаа. Тэр болгон амарт би өөрөө гар бие оролцож хийж байлаа. Тэгээд бид нэр 1 жил тоглоод 1997 онд гэрэм дуусаад бүгд одоо их орнолгоо боцголлоо, их баяр хөөртэй тэр үдсэн залуу хүүхдүүд ч үед сэтгэл хөдлөлтөө их баяртай одоо нутаг өслөгөө явна гэд. Тэгтэл циркийн дарга нь намайг дуудаад өргөжлүүлж ажиллаач. Монголчуудын одоо та нарын хийж байгаа үзүүлбэр
дэлхийд их гайхалтай үзүүлбэр тий. Тэгээд одоо та нар ингээд үргэлжлүүлээд манай зэрэгт ажиллаач гэдэг гэрээ санал тавьсан. Саналын дагуу би өөрөө номер анхлаж явж байсан хүний хувьд бол шууд шийдвэрлэж чадаагүй. Яагаад гэвэл би олон хүн анхалж явж байсан учраас тэр хүмүүстэйгээ бас ярилцах хэрэгтэй байсан тийм ээ. Тэр хүмүүсийн ар гэр нь ямар вэ? Ар гэрийнх нь амьдрал нь ямар вэ? Шууд өөрөө бас шийдэж чадахгүй. Тэгээд хамт олонтойгоо ярилцъя тэгээд хамт олонтойгоо ярилцсан. Хамт олон маань болохоор хүлээн зөвшөөрсөн. Ингээ бид нэр циркийн даргын тавьсан хүсэлтийг хүлээж аваад өргөжлүүлж бид нэр 1998 он, 99 он, 2000 он хүртэл тэрнтэй ажилласан. Бид нэр тэнд ажиллаж явах хугацаанд энэ циркийн сургуулийн одоо миний ажиллаж байгаа циркийн сургуулийн захирал хичээл анги хүүхдүүд нь ирж үтсэн. Бид нар бол яг хуу дадлахын ажил хийгээд явж байгаад яг хуу цирк тоглож байгаа гэхээр үтсэн юм билээ. Тэгээ үзээд тоглолтын дараа надтай уулзаад надад манай циркийн сургууль дээр ирж үзээч гэдэг санал тавьсан. Тэгээ бид нар ч гэсэн бас өөрсдийн мэрэгжил болох гэрээ би жоохон хорхосоод тийг ямар үдийн ер нь Европын циркийн сургууль ямар үдийн гэдэг манай хүүхдүүд ч гэсэн үзье гэдэг. Тэгээ бид нэг амралтынхаа өдөр очиж үзсэн. Их гоё санагдсан тухай үед тий. Тэгээд үзчихэд бид нэр тэнд цуг хамтарч бэлтгэл хийгээд нэг өдөр бэлтгэл хийгээд хоорондоо тэгээд танилцаад тэгээ явсан. Явсны дараа нэг удалгүй надад имэйл ирсэн. Имэйл ирэхдээ циркийн сургуулийн захиргаан намайг циркийн сургуультай багшлаач гэдэг санал тавьсан. Тэр үед би жоохон эргэлцсэн л дээ. Шууд одоо ингээд циркийн сургуулийн Европын одоо циркийн сургуулийн багш болж болох юм болов. Тэгээ миний шаардлага одоо хангах болов яг бол гэдэг их л бодсон л та. Анх бол яг хүн бол мэдээж нутгаас олсон ямар л олиг байв гэж тийм ээ. Мэдээж санагалцах юм их байна. Бодох юм их байна. Энд ирээд бас бухимдах юм их байна тийм үү. Одоо хийж байгаа ажлаасаа ахуулаад байгаа орчноосоо ч ахуулаад юм байсан. Мэдээж хүн болгонд л байдгийг гэсэн. Гэхдээ миний хувьд бол яг өөрөө би нөө Азийн орн, Европын Орос сургууль төгссөн. Тэгээд Азийн орнуудаас үеийн үед нэг хэсэг их явж исэн болохоор яг энд ирэхэд бол нөгөө хуучин соц нийгмийн одоо 50-50% гэх юм уу да энэ улс маань. Тийм системээс салаагүй юм шиг санагдаж жоохон сэтгэл жоохон тиймхэн байдаг байсан. Тэгээд хийж байгаа ажлаасаа түртэл. Тэгээ одоо эргээ бодоход бол бас тэр хүнд үеийг даваад гарч яваал юм шиг байна. Гэхдээ болоогүй. Дахиад энэ чинь бас эндхийн удаан жил олон жил болсон хүмүүсээ харьцуулах юм бол чи миний хувьд бол юу ч биш шүү дээ.
Миний анзаарснаар бол яг манай монголчууд бол мэдээж тэртээ тэргүй ямар ч улс оронд очиод ямар ч одоо сумд нь, ямар ч хөдөөнд, ямар ч орчинд амьдрал басцсан тэр чинь маханд нь цуснд нь байгаа хүмүүс. Энд бол бас их гадны хүмүүстэй харьцахтай их болгоомжтой хэрэгтэй л юм билээ. Азийн орнуудыг бодвол маш их болгоомжтой. Энд чи өөрөө нөгөө хэдэн зууны 100 жилийн түүхтэй, зарим ч орон мянганы түүхтэй тийм хөгжил нь явцсан тийм орн. Зовлон зүдгүүрийг хүдсэн, жаргал зовлонгооч үтцсэн. Одоо эднийг бол бас жаргаж ийн гэж хэлэхэд хэцүү. Бид чинь тийм хараад байхад тийм жаргаад байгаа ч юм их алга. Бүгд л ажил хөдөлмөрийн төлөө явж байна. Бүгд л одоо үр хүүхдийнхаа төлөө яг манай монголчуудаа л адилхан. Яг нь зүгээр тухайн улсын нийгмийн халамж, нийгмийн бодлого, үнийг яг яаж энэ улстай үнэн хөдөлмөрлөх, хөдөлмөрсний үр шимийг яаж хүртэх гэдгийг л энд айгүй өндрөөр хүнд хар багаас нь гэж ойлголт юм байна. Манад бол байхгүй. Манад бол ерөөсөө 10 жил төгсөөд сургууль дээр гараад амьдрал дээр гараад чи бүх юмыг ойлгороо л гэдэг. Энд бол ерөөсөө баг төрсөн захиас нь эхлээл чи юм хүн болох ёстой гэдгийг одоо төрсөн ч биш бүр хэвлээд байхаас нь эхлээд тэгээ сургадаг. Хэвлээд байхад ээж нь ямар вэ? Яг тийм байх ёстой гэдгээ тэр хүмүүслэр явна. Тэгээ хожуу амьдрал дээр гардаг юм билээ. Манайхны бодвол. Гэхдээ тэр нь ч бас амжилтанд хүрдэг юм шиг байна. Эрүүл мэнд нь сайн учраас хичнээн хожуу амьдралдаараа хожуу мэрэгжил эзэмсэж гисэн урт насалж чаддаг эрүүл мэнд сайн учраас эдгээр тэрэндээ бол санаа зовоод байдаг. Тэгэхээр тэргээр манайхнаас их ялгаатай юм байна. Тэгээд манайх бол эрт амьдралд гараад эрт боловсруулаа эзэмшээд эрт мөнгөө хийгээд эрт эрт бошуухан гэхгүй бол манайхан ч бас тэгэл хэцүү шүү дээ. Би гэдэг бие хүн бол яруу найргүйгээр амьсгалж чадахгүй. Миний энэ дотор тал бол ингээд юм ингээд нөгөө нэг шивэдэр бол яг өв бөг гэдэгтэй одоо ингээд байшин баригдахдаа тоосгоор баригдсан бол магадгүй хүний дотоод эд эсгээд ингээд үцгэд би яруу найргүйгээр өөрийгөө бол төсөөлж чадахгүй л дээ. Шивэдийн бол яг зохиолчдын эвлэлийн гишүүн. Би анх 2001 онд Шведэд ирсэн. Та тэгээд түрүүн бас нэг асууж ирсэн Шведэд ирэхээс өмнө юу хийж ирсэн гэдэг. Ирэхийн өмнө бол би яг урд нь одоо 7-8 жил багшилсан. Янз бүрийн одоо байгальд дунд дээд сургуулиудад. Тэгээд дараагаар нь сэтгүүлч болон утга зохиолын ажилтан багш гэсэн мэргэжлэр улсын багшийн их сургуулийн одоо анхны одоо зохиолч ангийг төгсөөд бол засгийн газрын мэдээ гэдэг сонинд нарийн бичгийн дарга болон сурвалжлагчаар дараа нь бол үнэн сонинд бол хэлтсэн эрхлэгч болон сурвалжлагчаар ингээд ажиллаж байгаа Шведэд ингээд ирсэн. Шведэд бол ирнэ гэж бодоагүй. Германд би бол нөгөө юу хийнэ гэж докторийн зэрэг хамгаална гэж бодож их халуун сэтгэлтэй гарсан. Тэгээд бас янз бүрийн учир шалтгаанаас болоод тэр юмаа үргэлжлүүлж чадаагүй. Гэхдээ багш байсан хүний хувьд хувь заяа намайг ийш нэвэж миний нэг шав намайг ийшээ ирэхийг зөвлөөд тэгээ би энд ирээд тэгээд ямар ч л байсан Шведэд ирээд нэг хэдэн сарын дотор бол яг хэл сурсан. Тэр хэлмэл сурхаасаа л өмнө юу бодож исэн гэхээр Шведийн зохиолчдын эвлэлтэн гишүүн болоод швед хэл дээр номоо гаргана. Бас Шведийн болон монгол зохиолчдынхаа одоо хооронд ингээд танилцах, одоо хэл соёлыг солих юм имийг бол хийндээ би хийн гэж ингэж бодсон. Гэхдээ би бодож зохиогоогүй сэтгэл даяндаа сэтгэл дотроос ингэж надад ингэж хий гэдгийг хэлсэн. Тэгээд хийж бас эхлүүлж байгаа юмнууд бас их байгаа. Тэгээд Шведийн одоо боловсролын системд бас ажиллаж байгаа бас зохиолч сэтгүүлч хүнийхээ хувьд бол нөгөө та нар бас мэдж байгаа нөгөө инхтэй багштайгаа нийлээд их хэл соёлын эрхэмлэгээд энэ номыг гаргасан. Хэдийгээр яг одоо 1950-д он 70-д оноос их хэлний одоо багш нарын энэ асуудал яригдсан боловч Стокгольм Швед улсын хэмжээнд яг монгол хэлний хувьд бол бас ер нь их тийм олон жил болоогүй шүү дээ. 2004-5 оноос манай Нараа багш, Сарангой багш энэ төр хийж эхэлсэн. Тэгээд ингээд орсноос хойш бол энэ хүүхдүүдэд яг одоо гадаад орчинд өсөж, боловсрч, төрсөн юм хүүхдүүд заримдаа шведээр аягүй сайн ярьчаад монголоор их муу ярьдаг. Монголоос ирсэн хүүхдүүд нь монголоор аягүй сайн ярьдаг боловч энэ нийгэмд хөл олоод нүдээ нээхэд бол нийгмийн нүдийг нээхэд болохоор бас жаахан гарын авлага унших юм хэрэгтэй байна гэж бодоод Шведийн болон Монголын түүх хэл соёлыг одоо харьцуулсан юм одоо сурах хүчгийн чанартай номыг хийсэн. Энэ ном бол ерөнхийдөө бол бас Шведэд зөвхөн одоо манай хэлний төв гэхэд бас 10-аад монгол хэлний багш байна. Гэтэл бусад одоо дүүргүүдэд бас 2 3 4 5 гэдэг ингээд баг одоо ер нь баг 20 шах монгол хэлний багш нар гарч ирж байгаа шүү, хэлний багш нар. Тэр багш нар маань бас ерөнхийдөө гарын авлага болгож энэ номыг авч хэрэгэлдэг. Түүнээс гадна одоо бас
3 ухан Брюссе гэж одоо Английн алдарт үлгэр шивэд хэл дээр байдаг. Энийг болохоор зэрэг шивэдээс монгол хэл рүү нь бас ингэж орчууллаа. Яагаад тэгэхээр зэрэг хүүхдүүд ингээд хоёр хэлээ ингээд харьцуулж үзэхэд хоёр хэлийг зэрэг сурахад илүү их төхөмтэй байна гэж одоо судалгаанаас үзэж байгаа. Би өөрөө бас нэг хос хэлтэй хүүхдийн судалгааны юм хүм хийж байгаа ажил боловсролын их сургууль дээр би бас сэдв мэдвэ авцсан хийж байгаа. Тэгээд энэ бол их сонирхолтой бас сэдв. Яг зохиолч хүний хувьд ч юм уу яруу найрагч хүний хувьд бол энийг бол анзаарахгүй өнгөрч болохгүй л дээ хүүхэд. Ер нь бол ингээд судалгаанаас үзэхэд юу яадаг юм бэ? Нэг хэлтэй хүүхдийн тархины одоо нөгөө нэг юмыг сурах чадвар нь хоёр хэлтэй хүүхдээс арай нэг тийм учир дутагдaltaа. Гэхдээ яг сайн тэр сурна л да. Гэхдээ хоёр хэлтэй хүүхдих бол нэг хэлтэй хүүхдийнхээс арай илүү бүр 70-80% илүү одоо сэтгэлгээний чадвар одоо илүү байна гэж одоо судалгаанаас эндхийн шивэд одоо бас тийм судлаачид хэлний судлаачид их үзсэн байна. Тэгээд бас энэ бас судлаад байхад бас яг тиймэрхүү юмнууд ажиглагдаж байна л да. Ер нь бол шивэд улсад за баг 20 жилийн өмнө 20 жилийн өмнө анх монголчууд иржсэн гэж би сонссон. Тэр үедээ бол 1-2 хоо монгол байдаг байсан. Цөөхөн монголчууд өөр хоорондоо уулзах нь ховор. Уулзахаараа их биенийг хараад баярлдаг тэр нэг байсан гэж сонссон. 2000 оны эхнээс бол ер нь монголчуудын урсгал бол нэлээд нэмэгдсэн. Энэ ч одоо бас гадаад руу явах монголчуудын урсгалын бас нэг нэлээд их урсгал нь бол энэ шивэд рүү байсан байх. Зүгээр Чех энэ төргээд бас ажлын гэрээгээр ирдэг улсууд бол байсан л баг. Наашаага ирж байгаа урсгал бол ер нь 2000 оноос л эхэлсэн. Нэлээд одоо хүчтэй бий болсон гэж би боддог. Тэгээ ирээд бол монголчууд маань бол янз бүрийн ажил хийдэг. Үйлчлэгээний салбарт голдуу. За тэгээд цагийн ажил хийж эхэлдэг баг та. Ер нь бол ихэнх монголчууд нь ер нь тэгж л эхэлдэг баг. Тэгээд байдалдаа дасаад ажлынхаа сураг нь илүү сонсогдоод тэгээд одоо янз бүрийн байдлаар ажилладаг болсон баг та. Тэгээ анх бол монголчуудын байгууллага бол одоо миний зүгээр судалснаар бол 2003-4 оны үед бол бас тийм санаачлага өрнөж ирсэн юм билээ. Тэгээ Скандинавын монголчууд энэ төргээд бас тиймэрхүү одоо нэртэй байгууллагуудыг үүсгэх гэж оролдож ирсэн, үйл ажиллагаа явуулах гэж бас эрмэлзэж ирсэн монголчууд бас байсан юм билээ. Тэгээд бас яг ер нь бол монголчуудын байгууллагын үүсэл хөгжил гэвэл 2008 7-8 оны үеэс эхэлтэй баха. Би яг монголчуудын байгууллагын одоо үүсгэн байгуулагч гэвэл бас биш баг. Яг тэр үедээ бол 2007-8 оны үед бол бас тодорхой одоо тооны монголчууд цуглаад ер нь монголчуудын холбоо гэдэг байгууллагыг байгуулъя гэдэг ийм санаачлаг гараад тэгээ анхны хурлаа хийсэн. Тэгээ тэр нь бол шивэд монголчуудын холбоо гэж байгууллага байсан л та. Тэгээд тэр байгууллагыг бол үүсгэн байгуулж ирсэн одоо монголчууд манай одоо хүртэл байж л байгаа. Тэгээд тэрний анхны хурал дээр нь би бас очиж ирсэн л та. Тэгээд тэр хурлаас нь бол яг нэг 9 илүү 11 монголчууд бас нэг өдөртөх зөв үйл энэ сонгогдоод ажиллаж ирсэн. Анхны тэргүүн нь бол одоо манай их цэцэг гэдэг эмэгтэй байдаг шүү дээ. Анхны тэргүүн. Энэ бол бас түүх юм л да. Тэрнээс хойш хугацаанд бол яг жид монголчуудын холбоог бол 2-3 хүн өдөржсэн. Тэрний нэг нь би. Тэгээ 2011 онд бол одоо бас монголчуудын холбоо маань бол бас дотроо бас жоохон түүх юм да. Бас жоохон задрал гэх юм уу, хуваагдал бас нэг арга барилын зөрчил, үжил бодлын юмнууд гараад тэгээ бас хоёр хуваагдчихсан. Тэгээ энэ бол бас монголчуудын бас нэг ер нь түүхэнд бас нэг ийм юм явагддаг юм шиг байна тий. Нэг арга барилын зөрчил энэ төр гараад. Тэгээ 2011 оны 4 сарын 26 шиг санаж байна. Шивэд монголчуудын үндэсний холбоо гэж байгууллага анх гарч ирсэн. Одоо ер нь бол 2016 он 5 дахь жил явж байгаа юм л да. Энэ байгууллага маань бол бас одоо миний хувьд бол 4 жил гаруй удирдсан. Тэгээ одоо хүртэл үйл ажиллагаагаа хэвээ явуулж байгаа. Ер нь бол шивэд монголчуудын байгууллага дотор бол хамгийн одоо ахмад үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа байгууллага. Ер нь бол Стокгольмын хэмжээнд за яг манай Стокгольм дүүргийн хэмжээнд 200 гаруй монгол хүүхэд байдаг л да. Тэгвэл Стокгольм ч нэг том хот, олон дүүргүүдтэй. Тэгэхээр зэрэг яг нийт дүнг бол би хэлж мэдэхгүй байна.
манай Стокгольмын дүргийн хэмжээнд бол 200 гаруй монгол хүүхэд их хэлнийхээ хичээлийг үзээд их хэлээ одоо суралцаад явж байна да. Монголоос ирээд удаагүй хүүхдүүд бол мэдээч хэрэг ойлгомжтой монгол хэлний мэдлэг, Монголынхаа соёл, ёс заншил, Монголынхаа тухай мэдлэг их сайн байдаг. Гэвч тэд ирсний дараа нөгөө шивэд хэлээ сурахын тулд монгол хэлээ бас нэг их анхаарахгүй одоо эцэгчүүд нь миний хүү одоо миний охин заавал монгол хэл гээд яадیں۔ Шивэд хэлээ сайн сур. Шивэд хэлэл нэгдүгээр 50 гэж хэлдэг ч юм уу. Эсвэл тэр хүүхдүүд магадгүй за би шинэ одоо тий нийгэмд ороод ирлээ. Одоо шинэ сургуульд орлоо шивэд хэлж чухал шүү гэсэн нэг тийм буруу ойлголт байдаг. Тэгээд нэг жилээр их тусам хэлний мэдлэг муудах тийм таалууд ажиглагдчих байгаа. Энд төрчихсөн хүүхдүүдийн хувьд бол мэдээч хэрэг Монголын тухай мэдлэг хомс штэ. Гэхдээ одоо шивэд бас бол их сайхан тийм тогтолцоотой, нийгмийн халамж өндөртэй, боловсрлоо маш их дээдэлдэг орн юм да. Тэгээд одоо бидэнд их тийм хувь тайрлан их сайхан тийм боломжууд байна. Тэр нь юу вэ гэхээр зэрэг шивэд улсад амьдарч байгаа одоо бидний өр хүүхдүүд одоо монгол хүүхдүүд үн төлбөргүйгээр их хэлнийхээ хичээлийг 7 хоногт нэг удаа монгол багш нар ирж их хэлнийхээ хичээлийг заах тийм сайхан боломж байдаг. Тийм учраас одоо энэ одоо миний одоо ажиллаж байгаа албан газарт одоо 8 багш ажиллаж байна. Их хэлний багш нар бид одоо энд амьдарч байгаа монгол хүүхдүүдтэй монгол сурагчдад очиж их хэлнийхээ хичээлийг зааж өгч байна. Зарим эцэгчүүд бол маш их одоо хүүхдүүдийнхаа сургалтанд их хэлний тал дээр санаа зовч мөн хамтарч сайн ажиллаж байгаа. Эхлээл мэдээж хэлийг мэдэхгүй хэл сонин түг таксан юм шиг сонин санагдчихсэн. Гэхдээ 1-2 жил би чинь тэгэл дөнгөж ирсэн монголчуудынхаа адилаа нөгөө жишээлбэл реклам тарааж гэх мэтчлэнгийн тийм ажил хийж л дараа нь буудалд ажиллаж ийлээ. Буудалд 1-2-3 сар ажилласан юм байна. Тэрнийхээ дараагаар нэг ресторанд аяг тав гугаагаад яг л бусдын адил амьдралынхаа төлөө тэмцээл одоо тэгжил явж байгаа. Гэхдээ дөнгөж ирсэн даруйдаа бол мэдээж би чинь нэг их сургуулийг 6 жил төгссөн анагаахын анагаахын их сургуулийг бүхэл бараг нарийн мэрэгжил эзэмшихэд 2.5 гэхдээ чинь бараг 8-9 жилийнхаа хугацааг зөвхөн эмч болоход зарцуулчаад энд ирээд реклам тараагаад аяг уугаад явах нь ямар ах өгдөг нь ойлгомжтой. Эхний үед маш хэцүү санагдчихсэн. Гэхдээ яг зорилгодоо хүрээл одоо миний хамгийн гол зорилго бол эхний 2 жил нэг эрчимтэй сайн ажиллаад мөнгийг өстэй нэг маш хурдан хурааж яваад тэгэл Монгол руу очиод Монголд очиод амьдралыг эхлэндээ гэж бодож байлаа шүү дээ. За анх ирээд за яг нэг хэлхий бодсон тийм. Жоох мөнгөтэй гарцсан. Ирээд тэргээрээ 1 лөө 2 сар байр хажуу өөрөө хөлсөл цуугаад дууссан. Ажил болддгоо. За тэгээд азтай гэж бодох юм уу? Тэ одоо надад тусал дэмжижсэн хүмүүс их байлтэй тухайд. Одоо манай найзын ээж аав хоёр одоо амьдардаг байсан. За тэр хоёрыг ерөнхийдөө бараад ч анх ирсэн учраас тэр хоёроос тусламж гуйж байлаа. За тэгээд тусалж байлаа. За тэгээд хамгийн гол нэг тусч залуутай танилцсан. Азтай гэх юм. За тэр залуу маань одоо байрг болоод баларцсан явж байхад хажуудаа оруулж байлаа. Тэгээд ажил болж өгч байлаа. За дээрэс нь тухайн үед бас ихнэрийгээ хойноосоо цодгор гэцтэй аваад ирсэн байдаг. Тэгээд аюултай юм зөндөл тулсан л та. Тэгээд яг нөгөө залуугийнхаа тусламжаар ажилтаа болсон. Тэгээд хөдөлмөрлсөн, гүрийсэн. За тэгээд ерөнхийдөө учир зүгөө олж харж за иймэрхүү гэдэг.
байдлууд руугаа тэгээд тассан л та. Тэгээ ерөнхийдөө амьдрал гайг болж эхэлсэн. Ер нь бол их хурдан хугацаанд гайг болсон шүү. Нийт бол нэг тийм тоо гаргасан юм бол яг үүнд бол байхгүй. Гэхдээ яг хоо зөвхөн насны хувьд бол харахад бол ер нь дандаа залуучууд их хвчлэн шивээс илгэн шүү дээ. Шивээсийг сонирхон. Жоохон настай, ижил насны ч юм уу дунд насны хүмүүс бол арай бага. Гэхдээ би бас нэг давхар одоо гоо сайхны шивээс илэг болохоор хвчлэн одоо дунд насны эмэгтэйчүүдийг илүү их үйлчлүүлнэ. Зөв биений шивээсэн тал дээр бол ер нь дандаа залуучууд. Хвчлэн залуучууд. За ер нь хүний газар одоо ажиллаж амьдарч байгаа монголчууд чинь хвчлэн нэг жоохон хүн чинь нэг эх орондоо байхдаа эх орныхаа үн цэнийг сайн ойлгодгоо. Тэгээ хүний газар ирээд яг энэ хүний газар амьдраад ирэхэр чинь эх орон гэдэг чинь ямар амар үн цэнтэй юм бэ гэдгийг ерөнхийдөө амар сайн ойлгодог болчихсон болохоор дандаа тийм эх орны сэдвтэй үндэсний сэдвтэй шивээс бол их хийлэгдэг шүү дээ. Хүн болгон шууд бас ингээд өөрийнхөө мэрэгчлэрээ дуртай юмар ингээд ажиллаж чадахгүй шүү дээ. Анх хүний газар үлдлээ, гэрээгээр ирлээ тий. Тэр хооронд чинь бас визний асуудал надад байсан. Тэгээ визийг бол сургуулийн одоо захиргаа гэрээ хийгээд өгсөн ч гэсэн визийг бол цагаачийн байгууллага шийддэг юм байна. Цагаачийн байгууллага шийдэхдээ тэр чин дотроо их олон англи байд юм байна. Тэр англи дотроо минийх таарсан. Тэр нь болохоор гадаад явдлын яам шийддэг юм байна. Энэ болохоор хоёр улсын хооронд хийгдэж байгаа гэрээ болохоор гадаад явдлын яам шийдэж, гадаад явдлын яам зөвшөөрлөө өгчөж, цагаачийн байгууллага одоо надад энэ хүн ажиллаж болно гэсэн визийг олгодог юм байна. Энэ хугацаанд бол би нэг жил гаруй хүлээсэн. Жил гаруй хүлээхэд юу эс мундах вэ? Ажлаа хийжсэн одоо ажилчин чимшиг, ажилтан биш чимшиг ингээл явж байгаа шүү дээ. Тэгээд цалин бас маш бага байсан надад. Яг тэгвэл дөнгөж одоо манайх шингээ гэрээ хийсэн ч гэсэн тэр чинь туршлагын журмаар одоо 3 сар ажилладаг систем нь тийм. Тэр туршлага дотор ажиллаад чадахгүй бол одоо гэрээгээ сунгахгүй гэхгүй тий. Одоо дараагийн арга барилыг хэлдэм бин тий. Миний хувьд бол асуудлыг шийдэггүй байсан болохоор их л хэцүү байсан. Тэгээд тэр үед одоо энэ олонний жишгээр ресторанд ажиллаж исэн, зочид буудалд ажиллаж байлаа тий. Анх тэр үед чинь одоо монголчууд нэг их байдгүй байлаа шүү дээ. 90-ад онд чинь 94-5 онд чинь тий. Тэгээд ажиллаж ирэх хэлбэр олддог байсан. Зүгээр ингээд очиод хүнтэй хэлээ мэддэг бол хүнтэй яриад ингээд явахад бол цагийн ажлууд их олддог байлаа. Рестораны цонх угаахаас хүртэл олддог байлаа. Хийж үзээгүй юмнууд байхгүй. Одоо ингээд сонсоод байхлаар хүмүүс зарим хүмүүс хаана ажиллаж байна гэж тэгдэв. Тэгэхээр зарим хүмүүс тэгдэж штэ юу зохион байгуулагч хийж байгаа гэж. Тэгэл бас нэг онгой байдаг шүү дээ. Тэгсэн чинь найз нь тэгвэл чи зохион байгуулагч хийж байгаа юм бол найзгаа нэг ажилтаа болгоод өгөх гэсэн чинь үгүй найз нь нөгөө аяа тавг зохицуулдаг ажил хийдэм маа гэдэг тий. Одоо тийм мэтлэнгийн ажил хүртэл хийж явж байгаа шүү дээ. Одоо л ингээд хүмүүс хошигноод яриад байдаг болохоос биш тухайн үед чинь бид нар чинь тийм хошигнох гэдэг юм байдгүй байлаа. Тэр үед чинь монголчууд их цөөхөн байлаа. Бид нар чинь ажил төрөл гэж явдаг байлаа тий. За тиймэрхүү бодол байдаг юм а. Гэхдээ Монгол очиод очоог удацсан болохоор бас яг Монгол руу чиглэсэн тийм юм хийчихье, Монголдоо хийчихье гэснээс илүү энд байгаа одоо шивээдүүдэд Монголын талаар монголчуудын талаар гайгүй сэтгэл төрүүлчих юмсан гэсэн санаа надад илүү байдаг. Монголоо гэсэн Монголдо юм оруулахыг гэхээс өмнө. Яг тэгэхээр миний өөрийн нэг баримтлагдаг зарчим байдаг даа. Хэрвээ чи өөрөө гардаж юм хийхгүй байгаа тохиолдолд ямар нэг үйл ажиллагаа эхлүүлэх шаардлага байхгүй гэж үздэг. Тэргээрээ ч Монгол руу чиглэсэн юм уу, Монголдо одоо тэгчий гэсэн үйл ажиллагаа явуулах одоохондоо бодлоо үнэндээ алга. Харин тэрний оронд энд байгаа монголчууд яаж амьдрал зөв байх вэ? Яавал хурдан амжилтанд хүрэх үү? Тэр асуудлаас нь бид боддог. Нөгөө талаас шивээдүүдтэй их ажилладаг, шивээд хүмүүс үйлчлүүлэгчтэй байдаг учраас монголчуудын ойлголтыг арай илүү сайн өргөх. Монголчууд гэдэг чинь ийм хүмүүс байдгийн шүү гэдгийг бол ярих дуртай. Тэгээ орчуулгын би бичгийн орчуулга бас хийдэг. Гэхдээ тэрийг бичгийн орчуулгыг бол англиас монгол хэл рүү хийдэг. Бус нь бол аман орчуулга болохоор шивээдээс монгол руу хийдэг тийм байгаа. Янз бүрийн орчуулгын хувьд бол 2002 оноос бол би шүүхэд анхдаа шүүхийн орчуулга хийж
эхэлсэн. Тэгээд тухайн үед энэ анхудаа хүн амны хэрэг гарч ирсэн. Тэгэхэд бол шүүхээс уцтаад чамайг ингээд Монголоос тухайн үед Английн элчин сайдаас Англи дахь Монголын элчин сайдаас чиний нэрийн усыг авлаа. Чи юм орчуулагч юмаа гэхээр би монгол хэл шивэд хэл сайн мэдгүйгээд 1 сар бэлтжээж бүх бичиг баримт протоколуудыг гэртээ авчир сар судалж ээж. Тэгээ би тэр хүн амны орчуулганд орж исэн. Тэгэж би бэлтгэгдсэн өөрийгөө бол шүүхийн халуунтайгоо буцалж бэлтгэгдсэн гэж үздэг. Гэтэ дараа нь бол Стокгольм их сургуульд нэр томьёоны ангид сурж исэн. Тэгээд явсаар агаад дараа нь хос хэл гэдэг юм нэг тэлээ хэл гэж бас яриад байдаг. Хос хэлийг болон судалгааны хэмжээнд үзсэндээ. Тэгээ ер нь Стокгольм их сургуульд 10 жилиг зориулчихсан амьдралынхаа 2001 онд бол 2001-2 онд өөр орчуулагч, удуулгээд орчуулагчтайгаа хоёулаа монголчууд зориулж Стокгольм их сургуульд үн төлбөргүй шивэд хэлний хичээл зааж эхэлжсэн. 1-2 жил явсан дараа нь шивэд англи хэл бас заажсэн Монгол энэ сургыг гэсэн хүмүүст. Ер нь бол шивэдэд монголчуудтай зориулж шивэд болон гадаад хэл заах их суурийг бол тэр удуул орчуулагч маань тавьсан гэж би өөрөө дотроо үз. Жижигхэн хот байсан болохоор чи нэг 100 заазмаа тэр хот чи нэг 150 мянган хүнтэй байсан баха. Тэгээд нэг 5-6 монгол байсан. Рестораны ажил хийдэг орчуулагч бас өөр оюутнууд тэгээд бид нар ч бас хоорондоо тухайн үед бас холбоотой хааны уулздаг. Тэгээд хойно Өмийн хотчууд айгүй харанхуу өвлдөө. Яг намайг очдөг одоо тэр нөгөө 1 сард би чи ирж исэн 2006 онд яг оюутан болоо. Тэгэхэд бол ерөөсөө л харанхуу. Тэгээд нэг 8-аас 2-ын хооронд 1-ийн хооронд ч юм уу гигээтэй. Тэгэл үлдсэн цагт нь ерөөсөө харанхуу. Тэр л их хамгийн хэцүү байсан тэр л байсан. Цаг агарын харанхуу басаж чадахгүй. Шведийн боловсролын систем ерөнхийдөө Монголын боловсролын системийн ялгаа гэвэл Шведэд болохоор сурагчид нөгөө одоо манайхаар бол нөгөө дунд сургуулаа төгсөөд ахлах сургуульд орохдоо яг тухайн ирээдүйд ямар мэргэжлэр сурах гэж байгаа тэр чиглэлээ гимназ руугаа ахлах сургууль руугаа бол ордог. Тэгэхээр нөгөө нэг одоо мэдээлэл технологиор сурах гэж байгаа бол тэр чиглэлийн гимназтай ахлах сургуулаа сураад өргөжлүүлээд их сургуульд ороод яг тэр чиглэлээрээ бас илүү гүнзгийрээд ингэ яваад тэгээд мастер докторантор болохоор одоо бүр гүнзгийрээ явчихж байгаа. Монголд болохоор ерөнхийдөө нөө ерөнхий эрдмийн хичээл нь ахлах анги хүртэл орчиж байгаа. За тэгээд дээрээс нь их сургуульд ороод бас 1-2 дугаар курс нь баг бас ерөнхий эрдэм орчиж байгаа. Тэгээ ерөнхийдөө яг үндсэн мэрэгжлийнх нь хичээл нь 2-3 дугаар курсээс эхлээд 3-4 юм уу тэгээд орчих шиг байгаа. Миний зүгээр анзаарснаар бол яг зүгээр Монголын боловсролын систем бол илүү тийм ерөнхий мэдлэг талыг бүр арай илүү өгöd байгаа юм шиг санагдаад байгаа. Энд болохоор энтхийн боловсролын систем чинь болохоор дөнгөж дунд сургуулаа төгсөнгүүт л ерөөсөө тэр мэрэгжлийн юмруу оруулаад ахлах сургууль 1-2 гимназ 3 жил сураад цаашаага их сургуульд ороод дахиад бүр тэр чиглэлээрээ гүнзгийрэл ерөөсөө тэгээ явчихж байгаа болохоор илүү тийм нарийн мэрэгжлийн мэрэгчлэлтэн төгсөгд юм уу да гэж